Тийш хараад. Өөрийгөө тийш нь харуул. Чи битээ тийшээ намайг над руу ярьдагнаад яг бай тийш хар. Банхаар. Өөч тийм Монгол дөө. Цаагангса. Шагтра. Тэгээд чи төлөө хаглаадах. Төлөө бодоодох бишээ. Төлөө хаглаадах гэдэг юм уу? Өнөөдөр ингээд ах их чарайгаа ирэхийг ингээд өдөржин хүлээлж ингээд эм орж ир одоо ингээд ирэх юм бол энэ бичлэг хийн ирэхгүй бол энэ бичлэг болно. Тэгээд одоо ингээд Монгол би гонёлсон чи Монгол минь мөнх Монгол минь мөнх Монгол минь Монгол минь ганцаардаа яна нахонда сайхан шүү дээ. Оо яшаа гараад нааш хой. Сайн оо нааш хараад хөмсөг зураа хийсэн. Ирчлээ битээ. Чи битээ айлгаад байлаа хүн. Моки. Сайн уу. За ингээд үлээс кордорын маань нэгдүгээр сизонгийн сүүлээ гэхлээ. Шууд сүүлээ. Тэгээд энэ дугаарыг маань зочноор аим хүнтэй байц чи баг миний Instagram одоо YouTube-ээр дүүрэн өсөлт авсан гайхалтай хоёр нь Volleyball-ийн MVP асуулт игсэн байна. Өршин баярлаа. За одоо танилцуулах нэг. За 2022 оны MVP, 2024 оны шилдэг давтлагч, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Төв Азийн шилдэг давтлагч. Гадаадын зэдэ. Вау. Одоо миний ихч. 24 оны шилдэг холбогч, Монгол Улсын шигшээ багийн тамирчин. Энэ жилийн дээдлийн чемпион. Сэдв намбар гэхгүй юу? Ажиж байна. Вау. Би тэрийг ансаар гэсэн чинь юу сонио хоёулаа нэрнээс өөр хүчтэй байлээ. Тий, хоёулаа өөр аасан. Би нэрж бичсэн чинь хоёулаа цэвэр гэсэн нэртэй. Тэгсээр нь шал өөрөө. Харин яг яагаад тийм болчтой. Наваг жоохон баг тэгэл манай ээж нэг том их чинь Оросоор сурж байгаа тэгэл жоохон шармар жоохон тийм. Олько гэх тэр жоохон Оросдоо нэрлэл юм шиг л шүү дээ. Тэгэл Иван Дмитрий Олига гэж нэртэй. Таны болох юм. Би бол яг мэдээ орсон цагаас л уснаа тэгж дуудуулсан. Тэгээд ээж хоёроос ингэж асууж ирсэн. Тэгэхэд нэг Анжела гэдэг нэг дуу яг тэр үеийг модонд орж исэн гэсэн. Тэгээд тэрийг яагаад Анжела хоёр гадаад гэсэн. Тэгээд тэр дууны нэр мэрээр л тэгэл дуудаж байгаа. Тэгэл тийм Анжи гэдэг нэртэй болчихсон шүү. Тэгэл тэрүүгээрээ тэгэл тэр чиг. Ер нь тэгэхэд яг миний бүтэн нэрээр хүмүүс нэг амар сайн мэдтгүү байсан. Хэлэнгүүд дахиад хэлээд. Тийм манай оюутны анги охин нэг волейбол тоглодог хүнээс юу яагаад чи Сэдв намбар гэдэг волейбол тоглодог охин таних уу гэсэн чи. Эхлээ Анжи гэдэг волейбол тоглодог охин таних уу гэсэн чи. Нөгөө тань тэгвэл Сэдв намбар гэж таних уу чи. Надад ч тийм охин байна гэх. Тэр шиг ерөөсөө мэддгээс нь сүүлийн жилүүдэд л мэддэг болж байгаа тийм. Ойлгохгүй. Нэрэн дээр нь бичсэн болохоор тийм. Хөөтар үсэж гин үү? Үгүй үсэж гин аа. Бид ерөөсөө юм мэдээгүй багуул яа. Аалаа видаа. Яа, энэ манай Зиб Чанис. Гэтэ таалгаа шүү. Гэтэ таал нь тэр. Босоо. Супер өөрийнхөө сонголтоор аваад ирсэн. Тэгээд ястаа таал биднэ. Зиб Чанис ресторан. Одоо яг тэгээд токоор тавьж бол тэгээд сайн тоо.
хоёр ер нь нэгнийгээ одоо яа 3 гэж одоо амжигч юу гэж тийм. Хахаа 3. За би их үжиглэх юм. За чи. Би За хэлэх юм. Чи намайг 3 үгээр тодорхойлно. Тэгж амар 3 хүмүүгээр амар тодорхойлоод байгаа тийм. Ер нь бол хэлэх гэж бодож шүү дээ. Ер нь бол би одоо яг одоо ингээд нэг анх удаа ингэж анжил ингэж хэлж байгаа юм гэхээр ер нь эмэгтэй хүн одоо эрэгтэй хүний тэр хань гэж яг ийм л байх хах гэж. Яа, хоёрыг сонсч яг К-драма үзэж байгаа юм шиг. Юу ярьж сонсч яг догдож боглоо. 3-оор илүү тэгэл зөндөөл үг хэлэх л та. Шив одоо төгс хөөрхөн. Ер нь тэгэл хамгийн гой өгнүүд юм. Их зураараа галзуу гэдэг шиг. За энийг за би юу одоо тийм нөгөө намдлаг, дуурсууртай, тэгээ ухаалаг, тэгээ алсын араатай. Вау. гэж тодорхойлъё. Яа тэр аль гэхдээ баг эмэгтэй хүн болгон баг цоцоо эмэгтэй хүнс тийм болж байгаа. Тэр алсын араатай байвал илүү болоо. Би өөр үстэй. Хоёр ихээр идэлтэйсээ. би тэр чинь яг энд ирээл юм бидийгээ. Хоёрыг ч юм идээг өрөөсэй гэж бодож ирсэн яа. Юм идэгч юу зав байсан бэ? Ер нь хоёрын ер нь хайрын түүхээр нь хэрхэн эхэлж байгаа юм. Хэрэг засах би юм уу? Чи яа. Алкаараа тий араас нь би нэмээд. Айчуулаад яваа. Тэгэл яг нөгөө олоолын спортоор танилцсан юм уу? Олоо тоглоод би чинь нөгөө бас нөгөө манай бас аймгийнх би ч сумынхгүй. Сумынхаа тий Баянгарын галууд би аймгийн төвийн. тэгэл яг нөгөө аймгийн орг болно. Тэмцээн уралдаанд ороод тэгэл аймгаас нөгөө шигшигдэл улсын авах болдог юм уу? Тэр тэмцээний аймгийн шгшээ баг гэж лидерчүүд өвсөрт аягүй их явдаг гэж. Тэр чи битээр ингээд яг эрэгтэй эмэгтэй багтаа. Тэгэл ер нь ийш тийш тэмцээн уралдаанаар аягүй их явдаг. Ер нь анх тэгэж танилцсан. Нөгөө миний ч өвсөрж байдэрчүүд чи ингээд тэмцээнүүд дээр энэ шилдэг авангууд ер нь л хамт баян шилдэг авчихсан. Одоо ингээд зургуудаа харангууд. За одоо яг сүүл ингээд хамт хосон зураг мурга хийгээд болохсон. Ер нь бид хоёр ингээд шагнал магнал авч магаал. Тэр спортын дид мастер энэ төр гэл ер нь ингээд шагналууд авахтаа ер нь одоо эргээ ботход ер нь дандаа хамт авч ирсэн мөлий. Тэгээд ер нь бол анх ойлко бид хоёр чинь зүгээр нэг аймгийн найзуудтай тийм харилцаатай явдаг байсан юм. Тэгсэн чил гинт нэг өдрөл чат матчил ер нь бол тэгэл анх эхэлчихсэн. Би тэр доох юм хөө марч. Би өөрөө энэ тэрэг бодчихжээ. За кола хоо та энержи дринк хоо энэс хоо. Кола шүү. Зэн яг хоёрыг хэлсэн байна. За вин кола өгч шүү. За одоо надаас нэг агдан асуух асуултууд байна. Талбай дээр ингээд анх тоглож байгааг нь хараад тоол ер нь нэг юу гэж бодсон бэ? Анх уу? Тэг яг нөгөө нэг ер нь вау гэж бодсон гэж. Би бол ер нь бол байнга л тэгж боддог. Угаасаа алько баг 10 жилээс ахуулаад ер нь амар айгу тийм мундаг тамирчин байсан. Тийм ер нь бол яг тийм 10 жилдээ сумаасаа тоглодог байхдаа ч амар мундаг гэсэн сумынхаа ганц найсан. Тэгээ аймгийн шгшэд тоглодог хад ч гэсэн тийм байсан. Ер нь бол багасаа л амар тийм мундаг тоглодог. Тэгээ ер нь бол тоглолт нь амар гоё ухаалаг тоглодог. Тэгээ хамгийн таалагддаг юм амар ухаалаг тоглодог. Тэгээд нөгөө нэг тархин амар ажилдаг. Тэгээ тэр яаж ингэж тоглолт юм болоо. Тэгээ би ойлгох заримдаа. Яаж яг яах вэ тэгээд хаалт харагдсан юм уу зайн тэгж харагдсан юм уу яг яах вэ яаж тэгж тоглох вэ энэ төр гэлэлж байгаа юм аасан тэнгүүд байна. Тэгэл болчихсон шүү. Тэгэл хийжтэй шүү. Тэгэл рефлексээр шүү. Өгийн гаргасан шийдвэр бүрэн зүг байдаг аа. Жишээлбэл нэг жишээ. Ер нь бол тэгээд тоглолт бүрээр амар багтдаг. Тэгээд инженерийн лигийн тоглолтууд их сайн аюу байсан. Тийш үү. Та ер нь юу бодсон? Миний болохоор ер нь тэгэл миний өсвөр ер нь л одоо нэг тэгэхээр нэг тэмцээн ингээд сөөлчтэй гэдэг чинь ихтэй тоглоод эмхтэй тоглоод
Ер нь тэгэл хэрэгтэй тоглолчингууд тэгэл нөгөө багаараа хоол моол идэх гэж явждаг болохоор нэг найз мэдээ дагуулад очиод үздэг ч юм уу. Ер нь л тийм нэг миний өсөрд багтаал тэгчдэг байсан. Тэгээ ойлгүй чиний дээрээс авалч амар сонирн болцсон нэг сонир ингэж хаяад ах юм. Яг яац ингэ. Бүх юм анзаарсан. Ер нь бол тэгж ер нь нэг яг тэр үед би ингээд өөрөө ингээд яг авалтаа ингээд засгаад юу айгу хичээгээл өөрийгөө айгу болж ин доо гэл болчихсон ч ойлгүй. Нэг л биш чи ерөөс нэг сонирн яагаад байна гэл тэгж өөрөө байчихсан. Тэгээд ер нь анхнаасаа би бинийг ингээд хоёр талаас хараад явуулсан шүү дээ. Мэдлээл. Яа. Тийм ер нь бол тийм шүү. За ер нь яахан дэглээ. Ер нь л одоо бид хоёр бүтгэн дэгээ бодоод та. Тэгээ ер нь бол анх гэхдээ ойлгоо одоо би төрч зүгээр ингээл найзууд байж байгаа л гинт ингээл надад сайн байна ингээл ингээд ирэхээр угаасаа эвгүй штэ. Тэгээд анх бол яг тэгэж анх маахны харцаараа л ингээл нэг тийм миний хувьд бол яг тийм юм байж байгаагүй амар нөгөө ингээд ойлгогийн ингээд тууштай байдал тэгээд нөгөө нэг тууштай байдлыг ингээд сэтгэжтэй бүгдийг хайснаа. Амар тууштай байдал сэтгэлтэй байдлын тэр нь ер нь амар тасаж би бол айгу тасаж дурлаа. Ойлгож анх яг ингээд намайг нарих гэж амар хөөрхөн үйлдэлд хийдэг байсан шүү дээ. 10 жил тахт ч юм. Жишээ нь тэгэл юу гэдэг би төрж үерхэж эхлэегүй байх үед аль үдийн үед ихсэн юм шиг хотоос хос бөгж аваад ирсэн. Яац шүү. Шахацсан юм. Тэр үед бол би таараа өрхөж эхлэгээсэн. Тэгээд ингээд нөгөө нэг кросснд ингээд нөгөө голын цанд гүдэн шүү дээ. Эрэгтэй багаараа зингүүд ойлгоо ер нь жоохон нэг амар хурдтай нэг урд гүдэг төрлийн хүүхд биш аахгүй. Тэгсэн чинь нэг өдөр кросснд гүжсэн чинь би ч ноктодоос жоохон урд гүдэг. Ойлгоо эрэгтэйчүүдээс жоохон хой тавир гүдэг. Тэгсэн чинь нэг өдөр ойлгоо бүр амар урд ингээд нөө эргэжтэйчүүдээс төрүүлсэн буцаад барианда очиж буцаад ингээд ингээд харна штэ буцахтаа тэгсэн чи хажуугаар гарахтаа анжи цүнхрүү чи нэг юм хийсэн шүү гэ хамгийн урд би надад ч магадгүй тий анжи цүнхрүү чи нэг юм хийсэн шүү гэ хамгийн урд тэр өдөр тэгэртээ очиж үзсэн чи цүнх мөн дотор ингээд вакус ингээд тайлтай вакус ингээд хийж мэдсэн ер нь л амар тийм өөрөө хөвөллөд аяг хийдэг байсан вау жишээ нь тийм найрах арга нь айгу төгсөөсөн. Тийм тэгээ айгу тийм амар тийм тууштай байдаг байсан. Бүр амар тууштай байдаг гэсэн. Ер нь тэгэл гараас нөгөө уудсан шүү дээ. Би ч нөгөө ихэртэй эднэнгийнхэнтэй найзлаа. Манай ихэртэй найзлаа. Бүр амар. Анжи их маань эрэгтэй шүү дээ. Тэгээд нөгөө эднэнгийнхэнтэй эрэгтэйчүүдийн найзлаа. Эднэнгийнхэн чинь ихтэй 7-8 болоод эднэртэй бүгдэндээ найзлсан. Тэгээд бүр ингээд найз хөтлөцөө өглөө очиод уулзаад орой бүр ингээд тоглож моглоо бүр тэгээд сүүлдээ бүр тэд нартайгаа нөгөө бүр нийлээд энэ анжиж бас нөгөө араас нөгөө хүн амтын гүдэг. Тэгээд тэд нартай бүр жоохон муудчих гал ер нь тиймэрхүү тэд нар бас өмөрөө тагнуул ингээл баянгорыг тойрол ингээл яваал энэ намайг хаана яваа энэ манай ингээл хэдэн залуучуудтай нэг ингээл араас агаа яа бодолтой суусчих найзуудтай ингээд найзлж байгаа. Тэгээд ихэртэй ингээд бүр найзлж. Ихэр бүр намайг өмөрдөг болсон. Чи гараа чи гараа дуулцаа чи гэх. Могоос манай ихэр эдний талаа жоохон. Тэгээд юу яах юм шүү. Юуса хаа утсан батар нь ойлгоо хож байгаа шүү. Ерөөсөө тэгээд бүр дасгаас өөр орохгүй. Тэгээд тийм байдал төсөв шүү дээ. Вау гайхалтай. Тэгээд ингээд зүгээр ингээд найз биш одоо жинхнээсээ яг ингээд би одоо сайн болчихчих гэдэг нь таар нэг хэзээ би юу ер нь тэгээд аав хоёр асаа илгүүд амар сайн мэддэг гэсэн. Юу ээж аав бүр аав хоёроос айгуу сайн мэддэг гэсэн. Нэг орой гэртээ нэг нэлээ оройт бол ороод 12 дахь ингэдсэн. Тэгсэн чи аав хоёр миний охин ингэж ер нь цэндаа иш таалуу ихчмээр юм шүү. Тэгээд аав хоёр анх тэгэж хэлжсэн. Тэгээ маа найзууд ч гэсэн ингэж цэндаа иштэй хүрхэн сэтгэлтэй чи ингэж цэндаа иштэй ингэж өргөчч энэ тэргээл аюу их тэгдэг байсан байхгүй. Тэгээд ойлгож надад ингэж байнгын ингэж уцсан ингэж дуграал залгаастай байдаг гэсэн байхгүй. Тэгээд ингэж тэгсэн чинь ойлгоход нэг 7 хоног илүү бүр таг алга болсон. Йоо, тактик. Энэ айгүй амар тактик аа. Тэгээд ингэ 7 хоног таг алга. Тэнгүүд би ч нөгөө нэг уц дурангууд л ингээл доош нь хараалцдаг юм чинь ингээл уцаа байн бай хараал. Ягаад залах байгаа юм болмол гэл аюух бодвол. Тэгэл ойлгох баг 7 хоногийн дараа л надад залхсан. Би бүр газ чүгч аваа ярьж байна. Ер нь бол тэрнээс эхлээл тэгэл бид өөр өрхөж эхэлсэн дээ.
Тэгээ ер нь бол тэгэл ингээд айгүй удаан тиймэрхүү харилцаанд явчихж байгаа болохоор ойлгож гэсэн намайг аль биесээр үргэлж гэж байгаагүй би зөвшөөрлөж хичээгүй тэгэл угаасаа урт хугацаанд тэгэл нэгэндээ айгүй тасаал. Энэ тактик үргэлж ажилладаг байх. Тэгсэн чи дараа нь яасан гэдэг тактик байсан. Найз чинь зүйлсэн гэсэн. Тэгээд сүүлдээ бүр амар яаж ч одоо нэг минь санаж байгаа болохоор анжиж болохоор нэг одоо нэг аав ээж мэж тэр амрах гал манай тэр нэг сумын нэг амралтын газар очиод тэгээ би нэг найзтайгаа очие гэх. Тэгэл очих гол явсан чи бүр гол үерлээд бүр амар оцоо. Тэгэл нэг мотоциклтайгаа бүр ингээд олсон баг инээ ингээд усан гээ. Ороо. Тэгэл очиж уулзчихсан шүү дээ. Манай хамаатнууд те. Мотоциклт гол мол туулсан амар шал нойт. Амар яж. Хэрэлцэж яг юу л очижсэн юм бэ? Тэгээд за одоо ер нь ингээд тойрч одоо намайг бүр болиод тоглож эхлэхэд манай хоёр маань асуудал байсан. Тэгээ одоо хүртэл ингээд хамт иж амар гоё байгаа. Тэгээд ер нь баг манай волейболын баг тий. өвжи. Тэгээд MVP гэх яг хосуудынхаа дунд яг өрсөлдүүлүүл яг MVP болохоор тийм хосууд байгаа байхгүй тий. Тэгээд ер нь хамтдаа ингээд адилхан нэг спортоор хичээлэхэд ер нь ямар байдаг вэ? Хайж их хэцүү шүү дээ. За. Яг нүг бэлтгэл гэж явждаг. Тэгэл нүг гэртээ нүг цаг хугацаа амар ингэж би ирчгээр анжи явждаг. Тэгээд би явчихаар анжи ирчдэг. Тэгэл 100 мөн бол тэгэл бүр хамт аялж маялна гэж ярихад хэцүү шүү дээ. Тэгэл айлко тэгэл гадагшаа мадагшаа тэмцэнд явчихна. Эсвэл хэр юм бэлтгэл явчихна. Тэгэл ихээр нь би явчихна. Тэгэл ер нь гоё. Тэр үед хэцүү ч гэсэн нүг одоо нүг амжилттай бол гараад нүг ард нь гараад нүг бас амжилт үзүүлсэн болохоор тэрэндээ бас дараа мутахтай юм гоо санагддаг. Тийм дараа нь. Хоёулаа ингээл нүг гэртээ ч гэсэн гоё ингээд цомоо ингээд хоёр хосоор ингээд тавьсан болохоор ч юм уу гоё хэвчдэг шүү. Юу тактиктэй бүр амар төвчээ штэ. Ер нь төвчээстэй шүү. Одоо тэгээд анжигч бол нүүрэхгүй айгүй удаа төвцсөн байна. Тэгээд ойлоо хол ингээ араас нь бүгд айгүй удаа төвчээрдэг хүс юм байна. Тэгээд ингээд өдөрт ингээд уулзах баад хараас ингээд амар төвчээртэй. Тийм. Миний хувьд бол анх ингээд хоёулаа яг үерхэж эхэлж байгаа хугацаанд ингээд тусдаа байгаа ш. Тэр үе үед бол нэг амар тийм асуудал гэдэгсэн. Тэгээ алдчихгүй ингээд хамтдаа ингээд тусдаа гарч мараад ирэхээр хоёулаа ингээд тоглоод дамасаа лиг нэг гэл ингээд явчих. Тэгээ тэнгууд ялдчихгүй хамт гэртээ байх цаг хугацаа жоохон байхгүй. Дээрээс нь бас гэр орны ажиллаас жоохон хаягдана. Тийм. Тэгээд ер нь бол тийм. Тэгээд асаалж жоохон гадуур мадуур нэг амар хоолдгоо. Нэг хоол болдгоо. Ер нь гадуур болох нэг зургуу тий. Бид өөр ч гэсэн нэх гадуур хоолдгоо. Тэгээд ер нь бол гэртээ сайхан хоол ээж идэх дууртай. Тэгээд тэр мөр нь бас жоохон хангахдахгүй жоохон ихсэн. Ер нь бол тийм. Тэрнээс бодлол ингээд гоё хоёлаа тоглоал нэгний гоё дэмжээл ингээл тоглолтынхаа ингээл борцоцоо ярилцаал тэгэл байж ахал сайхан л та. Тэгэл ер нь телевизээр тэгэл кино маань бол үзэхгүй ч ер нь тоглолт ер нь л волейболын бичлэгүүд тэр. Тэгээд нэгнийхээ тоглолтын дээр анализ хийв. За одоо надад гоё тоглоом байна юу? Цаашдаа гоё хөөрхөн тоглоом. Хин илүү тийм бэ гэдэг тоглоом тоглосон. Зэ. Энэ цаавын хөөрхөн царай. Оо ямар хөөрхөн. Нас арга. Ингээ хатсан тэр шиг навч ирдэг. Доор. Энэ зөвхөн нэр. Эндээ нэр нь одоо манай раунд 1 заяа. Teammate or soulmate гэдэг нэртэй тоглоом. За. Тэгээд би хин илүү тийм бэ хин илүү юм бэ гэвэл нэг бол өөрийгөө гаргаад нэг бол нөгөөдөө үгүй за. За би асуулт юм. За хөөрхөн асуултууд байгаа. За. Хин илүү одоо гэрээс хоёр гаргачлаа л та. Хин илүү их гарч ирэх гэж боддог вэ? Ой. Ай би бол ингээл аюулгүй заачна тий. За тэгвэл хин төрөж уучлах болов уу? Хоёулаа юм уу? Батаахгүй дээ. Надаас уучлах байна гоо. Тэгээд хин илүү шүүгчтэй ингээ хэрэлдэх магадaltaй. За хажаана бодоод. Зөвхөн нөхцөл байдал тааруул. Ер нь хэрэлдэж үзсэн үү? Үтсэн. Яаж хэрэлдэв? Ер нь л амар хэрэл. Нэг тэмцээн дээр хэрэлцээ. Гэтэ тэрийг хэлчихлэхгүй хаа.
Тэгтий гэдэргээ ярьж байгаа. За тэгвэл хин хожигчод ингээд илүү ингээд сэтгэлээр ороод ингээд шаналаад байдаг. А биш ээ. Хожигдсныхаа дараа. Ганжих. Айлко ерөөсөө Хайчдаг юм. тийм ер нь бол айгүй хайчдаг. Тэр нь бас амар амарсан. Үгүй мэдгүй таамаа ингээд ямар байгааг нь мэдгүй л дээ. Тэг асуухаараа л зүгээр ээлгээл тэгтгэл дээ. Гэтэ гаднаа маднаа бол амар яагаад амар санагддаг. Гэтэ нөгөө одоо хожигдчоод нөгөө гэртээ очиод нөгөө тийм сэтгэл зүг ингээ гаргахаж амар сонио онцгой юм шиг надаа. Хаана хайчаад би бол хайхгүй болж байна. Айлко хайчаад авч ирнэ. Гэтэ зүгээр гоё ирээд гоё нөгөө өөр гоё юм хийх ч юм уу тийм. Болоод үзэл ингээд гисэн ингээд тэр өдрөө нэг тийм үзхий дараа нь яг үзэж болно л доо. Дараа нь яг үзээд Би бас нэг удаа нэг бас тиймэрхүү юм гэртээ гаргаад айлкод гаргаад тэгээ айлко надад иймэрхүү юмудаар гэртээ орж ирэхдээ зүгээр хачаад орж ирж чиг ер нь л хэлчихсэн. Тэр яг санаанд орчлоо. Би жоохон хачаад юм агт сурч байгаа. За дараагийн асуулт. За тэгвэл хин илүү романтик. Тэг. Санаачлаа. Оо. Би Та яаж юм? өөрөө ч ингэ. тэгнэт Яаж романтик аа? би ч бас ер нь тийм амар романтик биш л дээ. Гэтэ би тэр харай гайгүй би. Яг тийм одоо тэгэл хойлоо ингэж хийгээл жоохон санаачлахтай гэх юм уу? Юм хийх үү, тийм юм хийх үү гэдэл ер нь бол хөвчлэн санаа гаргадаг юм би. Тэгвэл хин хамгийн одоо юу нэ? Кэрлж одоо халамжлалт нь Бид хоёр. За. Хоёулаа юм. Хоёулаа ер нь бол Гэтэ энэ хамт амьдраад эхлэхээр ер нь би биндээ илүү халамж байгаа ч хэлдэг. Тэгээ тэл хамт амьдраад ирэхэр чинь тэгэл Энд одоо юм асуучаад ингээд дараад нь тайлбарлаад ингээд явчих юм тий. Тийм. Энд дээр л нөгөө нэг яг нөгөө тийм тоглож моголж ирчээл нэгнийх нөгөө бүлчин зангах ч юм уу. Тим юм айлангууд ер нь тэгэл бариад ингээд туслаад ингээд тэр нь ер нь бибитэр ингээс хийгээд чдэг ч юм халамжчдаг. Тэгэл одоо гэртээ явах чинь машин тэрэг гээл тий. Очоод авъя гэдэг. Тэгээд яг манай хоёр ч одоо ертөнцийн нөгөө хоёр шин нэг өдрийн цаад байдаг. Өнөөний массаж гэснээсээ өөрийнхөө юмыг энэ бид хоёр ч массажаас яах нь сүүлийн тус массаж. Энэ чаваа нэг булчин сулдаг штэ тас юм. Тэгээд массаж ингээд булчин тавьж штэ. Харин тийм бап хэлдэг. харин тийм гэсэн тий. Round 2. Fight. Өвөгдсөн нөхцөлд хосууд яаж хэрхэн хандах вэ? Ярилцах уу, хаях уу, алалцах уу? За одоо 10 асуулт өгье. За. За одоо ингэ нэг чинь аль нөгөө юм шиг шүү дээ. Одоо та нэгнээс нуугаад адилхан байх хэрэгтэй гэж. Юу нэг нь сүүлийн оног ингээд амар халцаатай тоглож байгаад тэгээ яг сүүлийн оноон дээр амар тэнэг алдаа хийгээд ингээ хожигдсон. Тэгэхэд нөгөөх нь яах вэ гэж. Тий нөгөө одоо тий ойлгох тэгвэл та яах вэ? Яах юм? Тий би бас тэгвэл чи яах вэ гэж юм. Архитект. Яах вэ? За нэг хөрөөр ия. Бас хай. Угаасаа хай. Тийм угаасаа хай. Би ямар тэнэг асуулт асуусан. Угаасаа нэг оног би одоосоо баяраг ингээ хэрвээ алдчих юм бол тэрний талаар аль болох ярихгүй гэж. Аль болох өөр юм яриалаа. Тийм ер нь бол яг чинь өсч амар гоё шүү дээ. Шал өөр яриад ингэж хийгээл. Тийм. Тэгэл яриад эхлэв. За дараачийн асуулт заяа. Тэгээд хоёр ингээ хоёулаа ингээ амар үлдсэн байж байгаа заяа. Тэгээд нэг арай гэж нэг пиццас ихсэн чи амар жижигхэн пицца ирсэн заяа. Тэгээд яг алцаад идчихсэн чинь сүүлийн ингээ үлдсэн байсан слайсыг нэг нөгөөтгөндөө юу ч хэлэхгүйгээр шууд өөр аваад ингээ булаад идчихин. Тэгвэл хоёр яах вэ? Юусэн? Сайн нөхдөд байдаг. Харин үлдсэн даа гэж. За. Нэг нэр Чи яа. Юм идгээр чи тэгвэл би тэгвэл гэдэг шүү дээ. ярилцгүй
Чамайг ер нь бол иччихэр би заа л гэж бодчих тийм шүү дээ. Тэгэлдээ уус эрэгтэй нийтгэр. За тэгвэл та хоёр ингээд одоо олон жил үргэлж штэ. Тэгээд ингээд нэг нь ойн баяр одоо анх үерсэн өдөр чинь нэг тэмдэглэлт өдрөө ингээд мартчихвал эсвэл нэгнийхээ төрсөн өдөр өдрийг мартчихвал ер нь яах вэ? яахгүй ч өдрөө харж байгаа яаж яг хоёрыг хараад байна уу юу? За нэгрөө ия. Ойлгох хавар мартах магадлалтай нас. Гэтэ айлтаа ер нь бол ингээд жоохон мартамхай. Би ер нь өөрөө тэгээ би ингээ мартамхай гэдэг иддэг байхгүй. Тэгээ би ч гэсэн тэрийг ер нь бол нэг тоодоггүй байсан. Тэгсэн чинь сүүлдээ ингээл нэгнийгээ таниад ингээд удаан хамт байгаад ирж тэ. Тэгэхээр нэрэл ингээ зарим юмнууд ингээ мартчихад байдаг байхгүй. Тэгээд би ихтэй жоохон ингээл ямар нэг юм баяр маяг жоохон мартчихаар жоохон ер нь жоохон яагаад гэж сануулдаг. Сануулдаг ч юм. Яг сануулж хэлээд байдаг үү? Нэг нь ингээ хожигдчиход шүүгчиг амар буруутгаад ингээ амар тийм хэрүүлээд хүмүүсийн нүдэн дээр ингээл хоорондоо маргалдаал хараа. Тийм болвол яг уу. Угсаа ярьсан та. Тий. Сая тэгсэн шүү. Ингээрээ тэгэр дараа даасны хараа. Бис нь л хэлдэгсэн. Арайчтэй гэж юмгээл. Чи одоо хүмүүсийн донд намайг ивгүй эд дараад гэж бодлоо тэггүй. За тэгвэл нөгөө түрүү яг яриадсэн шүү дээ. Нөгөө тоглолтын дээр хожигдсан стрессээ ч юм уу ямар стрессээ тоглолтынхаа нөгөө стрессээ өөртөө ч гаргаад байвал яах вэ? За тэгвэл ия пас гэх. За. Хай. Чи шууд хай юм уу? Би бол ярьсан. Яахгүй. Хай. Өөс хаяас хурцсан биш. Яагаад ер нь бол тийм ээ. Айгуу тийм ингээл. Ер нь жоохон ийм төрлийн. Би чинь тэгэл наагур настай нэр. Өөр заа. За ингээд таир ингээд тоглоод нэг нь амар муу тоглолт үзүүлсэн зэ. Тэгээ нөгөөх нь ингээд чи тэрэн зэрэг тэхгүй яасан ингээд загнаад байв яа. Загнаад байв уу? Хэрэлдэх. Тэгээ үжигтэй. Ярилцсан. Энэ чинь гэхдээ бас зүгээр ингээд чи яагаад над руу ингээд уурлаад байгаа би чадхаараа л тань агуулсан штэ гэд би ямар алдаг гэж тоглох юм уу? Яг тиймэрхүү утгаар тэрнээс л ингээд ууртаасан. Тэдэрээ тийм. Чи тийм лаг юм уу гэж хэлдэг яа. Одоо нэг гэр бүлийнхэн заяа танаа нөгөө нэг одоо хоёрын нэг гэр бүлийнхэн хүмүүстэй амар чухал ивэнттэй өстэй. Жишээ нь одоо өсний найр ч юм уу одоо юу ч яадаг тийм ээж аавынхаа төрсөн өдөр ч яадаг. Тийм болсон чинь нөгөө хүн бэлтгэлтэй яваад тэгээд бартаад яваад гэсэн. Тэгвэл яг. Бэлтгэлтэй жаад бартсан. За тойд гэхдээ ер нь ихэвчлэн дандаа адилхан яруу гаргацсан үү? Үүний хоёр л зүрх. Ваа гайхалтай. Тойрч нэгнийгээ маш сайн мэдээ. За тэгвэл одоо би тэгвэл дахиад юм бичүүлж та. Юу яаж одоо өмнө нь зүгээр үргэлжлэжсэн шүү дээ. Тэгээд хамт амьдарч эхэлснээс хойш тэр хоёрын ер нь ялгаа нь хойсон. Ялгаа. Ер нь л гоё шүү дээ. Нөгөө одоо ялгаа ихэл нөгөө очиод одоо ингэж уулздаг байхгүй. Хажууд байгаа чи. Тий. Ер нь нөгөө бас оюутан баг махтаа ер нь нөгөө амьдэрдэг байхад ер нь л ойрхон битгсэн. Гэр ойрхон байдаг гэсэн. Гэтэ очиж уулзснаас санд байхад. Гэтэ хөөрхэд завгүй болохоо тааж бас. Харин тийм. Ер нь бол айгүй тийм хамт амьдардаг байхаас өмнө бол амар ер нь бол зав бүр маш ховор гардаг байсан юм тий. Тэгээ эхлээд угаасаа тэгэл хэдэн жил өмнө жоохон бахмахтай тэрэн дээр амар стресстэй гомдож момдолт хийдэг гэсэн сүүлдээ тэгэл өстө саяных шиг хай гэдэг шиг тий. Тийм болчихдог харин тий. Тэгээ манай олж амар хүүрхэн анх тэгэл
бид хоёр чинь юу ягаал аах тэгэл ойлгоч чинь бид хоёр ч ерөөс ингээл ойлгоч чинь миний гарнаас барих гэж нэг нэлийн хэсэг хугацаа өнгөрөө. Тэгээд хазар дээр өнгөсгөж бас нэлийн хэсэг хугацаа өнгөрөөл ер нь бол ингээд бид хоёрын ингээд нөгөө нэг процесс амар удаан тэг яг ингээд нөгөө нэг чат дарааллынхаа дагуу ер нь бол явсан гэж бид хоёр боддоо шүү дээ. Бид хоёр ингээд нөгөө нэг манайх андуудад амьдардаг байх үед би чи ихэртэйгаа үеэлтэйгаа амьдардаг бас ахгүй. Тэгэл тэр үед ингээл манай үеийнхэн манай найзууд байгаа ш. Тэгэл би ойлгог ерөөсө гэр мэртэй нэг ер нь бол оруулахгүй тэг ойлгож гэсэн нэг хайл мэл нэг хамаагүй орохгүй гээд. Тэгээ бид тэр ер нь ингээл хөвчлэн орцондоо уулздаг гэсэн ахгүй. Тэгээ манай хажуу талд болохоор манай нэг нутгийн нэг хосод байдаг гэсэн. Тэр хоёр үерхэд ерөөсө айгүй нэг удааг ахгүй би тэрийг бодвол тэнгуү тэр хоёр чи айгүй ингээл нэгнийхаараа орчгаал айгүй зүр. Амар тий. Амар татна. Тэгсэн чи ойлгох. Юу гэж хэлж байгаа чи тэр үед. Юу вэ? Бас нэг амар инээдтэй юм хэлжсэн юм аа. Сүүлд эхэлчээд яалаа ч нэг тийм гүцээ явчлаа шүү. Ер нь амар тийм нөгөө нэг айгүй тийм удаан явсан битэрэ харилцаа. Аажмаар гэх юм уу. Тэгэл нөгөө нэг нийнийхээ эцгийгтэй танилцж мэлцэх ч гэсэн айгүй удаан. Би гэхэд ер нь бол энэ жил альбгийнхаа аав ээжтэй ер нь бол танилцсан. Вау. Тэгвэл хамт удаан байсан одоо тийм гоё одоо удаан ирэх шалтгаан бас энэ шатаараа ингэж би бас яг тийм болов гэж бас боддгийн. Аха яг тэрхий яараагүй тий. Тэгээ угаас мэдгүй яарий ч гэж нэг бодгоос нэг л яг уурсгалаараа. Вау. Гайхалтай. Тэр чинь нэг хэдэн настай төгөрөж эхэллээ. Одоо 7-8 жилийн өмнө 9 жил ч юм уу. Мэдгүй сайн сандгүй шүү дээ. Хэдэн жил жилийн өмнө хаа. 8 жилийн өмнө. 8 хавцалах тий. Гайхалтай. Тэгээ ойлгоч ингээл би ч одоо болоод төглөө 8 жил болж байгаа. Янжис нөгөө надаас нэг ангиар ихчихсэн. Тэгээ нөгөө төрүүлээд тий. Төрүүлээд тогтод очсон тий би алька араас 1 жилийн дараа ирчихсэн. Тийм. Тэгээ ер нь ингээл гэр мэрнийх амар орохгүй яах би тэгэл зүйлээ орох юм уу гэдэг яах ингээл ер нь айгаа тэгж яддаг гэсэн. Хөөрхий. Хөөрхий асуу тийм. Тэгээ яг хинээ санаа зовд манай ихрээ санаа зовд байгаа мөг хэрэггүй. Уг нь бол ингээл гэртээ ээж аваа байхгүй байгаа штэ. Бараг хөнгүү байгаа даа штэ. Заримдаа бараг хөнгүү байна. Тэгээд тийм байхад хүртэл тэгэл тэгвэл таныг бүр ингээд амар хүндэлсэн байна. Тэ? Би бас тэгж л боддог. Амар ойлгож амар ингээд сэтгэл хараал. Ер нь ингээд амар бусад тухайн үед л байсан залуучуудаас арай л өөр юм шиг надад санагддаг байхгүй. Тэгээд за угаасаа энэ хүнд яг ингээд итгээд хайрлал угаасаа намайг угаасаа хизээж гомдоох ч юм уу намайг ингээд ирээдүйд ингээд айгу муухай зүйл ерөөсөө ер нь бол болохгүй байх ингэж ийм үйлдэл гаргаж байгаа юм чинь гэж айгу би боддог байсан. Тэгэхээр амар хүнд ер нь бол тэгвэл ойлгох нөгөө нэг миний үгэнд орж ирэх загнахаа зөвлөе байна. Тэгэж хэлээд байхгүй. Тэгвэл ер нь ойлгох юм айгу зөв шийдвэр гаргадаг. Тий айгу тийм зөв шүү. Ер нь алсын хараатай. Айгу холын юмыг ингээ харсан байдаг. Би тэгэл ийм штэ тийм штэ гэдэг мэдгүй чи бодооч тэгэхээр ийм байгаа зү гэж хэлэхэд нэрэл бодохоор за нэрээ тийм байсан юм байна гэл. Тантай ингээ ирэхэд одоо ингээ энэ нэвтрүүлэгт орж байгааг ойлгох хайл үжээ харцаа. 8-9 жилийн өмнө харцсан. Тэ? За тэгж байгаа л нэг 8 жилийн дараа л битээр нэвтрүүлэгт орно даа гэх. Аль үжинээс алцаас тэр үед нэг бат болох юм шиг тэгээд харцсан байсан байгаа байхгүй юу? Нөгөө нэг одоо ингээд довтгоо хаалт тэгээ пас холболт гэдэргээ одоо ингээд өлөгийн ингээд үйлчлүүд өгдөг шүү дээ. Тэр ингээд нэгнээ дүрслэлүүл яг аль нь юм шиг санагддаг. Довтолж уйдаж явдаг хүн үү эсвэл те харагдаж холбож явдаг хүн үү одоо нэгнийхээ алдааг эсвэл те пас гэх бүх юмны эхлэлийг ингээд тавьдаг те. Эсвэл юу вэ? Хаалт. Ер нь жоохон миний жоохон холбож явдаг. Холболт. Аа тий. Тэгээд саяны хариусан баг бүх юм сайдагц байна. Тийм. Ер нь бол ойлгоо ер нь бол жоохон холбож тэгээд жоохон ингээл ууж уугаар ингээл юмыг жоохон шийдчих гээл асуудлаа шийдчих гээл тэгэл зарим миний буруутай уюутад ч гэсэн тэгэл за би нэг уушлалт гойнда тэгж идэлгээ бодож байгаа өөрөө тэгэл уушлалт гооч муугаал. Тийм.
Яа би драма үзэж байгаа санагдаад. Өөрөө энэ тогтолцсон саад өөрт надад хэлж байгаа санагдаад. Германы сахаргүйга. Соёлтой залуусын сонголт. Impact Mints. Та анжигч юу гэж бодож? Одоо өмнөх асуултаас ч нэг одоо нэг анх нэг уулзаал одоо бүх шалгуур ингээд даваад явж байгаа шүү дээ. Ингээд угаасаа миний сонголт би угаасаа ингээд авцсан тэгэл ямар ч сайхан амьдруулаа л гэж боддоо шүү дээ. Тэгэл яг ингээд одоо ингээд бас ингээд яг дүүнер ч юм уу ингээд бусдад нэг хандаж хэлэхдээ ерөн гоё тууштай гоё үнэж байгаарэ. Тэгээд одоо ингээд яг одоо хүмүүс харж аим гөгшөрцөн юм шиг гэж ярих хэрэгтэй. Яг ингээд бодоход одоогоо ингээд бас мөрөөдлийнхаа ингээд юмнууд ингээд бас аваад ингээд гоё байрмаар тий урагшлал гоё ингээд байж байгаа шүү. Залуустай тэгээд гоё үнэж гоё тийм хөдөлмөрч тийм алсаар атаа гоё айлгч л та. Нөгөө довтлогч. Холбогч тийм нэг толбогч. Тэр чинь холбогч суучаад байна. Холбогч юм даа. Гэтэ ингэ бүр ахагчээр бол амар юу аахгүй. Одоо ингэ манай чи дөнгөж 25 25 хүрэх чинь тий одоо 25 хүрэх чинь. Тэгэхэд 9 жил үеигдсэн байдаг чи амар баг нөгөө нэг ухаараад баг. Хамтайсаар харин тий ер нь аль тийм шүү. Тэр угаасаа яг тууштай байдлыг харуулж байгаа. Гэтэ ингэ тий одоо ингээл нүг бодоход яг тэр үед нүг ингээл нүг араас нь гүйж ингээл хөдөлж исэн үеийг бодоход одоо ингээд нүг найзуудтай яриа суухад амар гой дурсамжтай байдаг шүү дээ. Ааха. Чи тэгжсэн би ингэжсэн шүү ингээл. Тэгээ бодоход ерөл одоо нүг багийнхаа найзуудтайгаа уулзах ер нь нэг тиймэрхүү л яриа. Тэгвэл тоор амар гоё найзууд нь хүртэлдэг тий. So cute. За юу яа? Одоо надад нэг сүүлчийн нэг тоглоом хийzээ. За. Тэгээ амар хөөрхөн. Тоорыг ингээд нүдээ чи ингээд боочсон. Тэгээд би тоорыг тэг ингээд хэлэнгүү тоорыг ингээд адилхан хийж гин үгүй юу гэж. Тэгээд одоо нөгөө нэг ярилцахгүй шүү. За. За нэг хөрөөраа яа. За тоор нэг гар өрг. За толгоогоо байж гэж байна. Сонсч ийн гэдэг. За та ингээд хай-фай хийдэ. Гараа зөхөд. За. Гараа Үгүй хоорондоо хай-фай. Хоорондоо. За хоёр гараа. Шууд мэдрэмж. Тэ нэг өрөөр За та тэгвэл зүрх гар. Өөрсдөө яг хийлээ сайн мэдрэмж татсан. Зүрх гаргаа. Аха. Ямар чамаг зүрх юм уу те? Тэ. За. За та нийтлэлээд нэг зүрх гарах та. Гараа юу? Ингээд. За ямар нэг бүжиг хийдэг. Яа. Матч хийгээд. За бүжиглч нэг жоохон нэг хөдлөөтэй нэг тийм бүжиг боллаа. Тийм тал дээр яа за жагаар энэ яг унах гэдэг. За. За ага бүжиглч. За бүжиглээ. Алгүй. Яаж бүжиглэх юм? Өөрөө л бид өөрөө. Фото. За гора яа бүжиглээ явлаа. Яг бүжиглээ ярил албаа нь хамгийн түрүү юм арч ирээд байна. Жохон бороод бүжиг орж байгаа. За тэгэл гараа ингээд ханд шейк гэдэг ингээд гараа ингээд бариад сэгсэрдэгтэй ингээд хоёр хүн. Өөдөө нэг хагаарыг уу. Тий. Сэгсэрдэг ээ. Өө ингээд гар барьтаа. За. Ой хөрөхгүй шүү. За нэг
Юу? Гараа өгөөч яасан. За. За тэгвэл одоо юу их вэ? За анжи хчиг яг үнсээ. Олоод үнсээ. За гарын тавьчих. Тэгээд олоод үнсээ. Олоод. Тэг. Өөдөж. Мөр тэгсэн хүүцүүд тэгчиж авч. За тэгвэл одоо юу гэдэг вэ? За тэгвэл дахиад нэг гараар. Хоёр хөргөө. За дахиад нэг зурх гаргах чи тэгээд дуусгая. Өөрт хамаагүй зурх гарах юм. Тий одоо хамаагүй. Ой хараад шүү. Хараад. Яа. За. За ингэтэй. Ой яагаад юм бэ? Йоо за амар гоёлоо. За болно. Хоёр гэхдээ аим хүүргөө. Яасан болсон. Сая эхлээд нэг гараар өгч хоёулаа баруун гараар өргөө. За тэгвэл одоо дахиад нэг гараар өгч. Дахиад зүүн гараар өргөө зөө аим хүүргөө. Йоо. Тэр бүр өччээ. Таар баг нэг баг тоглоод алдсан. Би нэг харахгүй гар мэдэрсэн. Тэгээ угаасаа ялчгаа бас олон жил үнэхээр ингэж нэг мэдэрдэг болдог байх л та. Одоо зүгээр гоё ярилцчих. Нөгөө нэг ирээдүйн талаар ярилцсан. Ер нь та ер нь одоо ингээд 5 жилийн дараа ч юм те 10 жилийн дараа ер нь өөрсдөө алсын харааг юу гэж харж байгаа. Гол зөвлөх юм те. Ер нь бол яг зорсон зорилготой хүрээлгээл яг амьдралтай нөгөө нэг одоо нэг хуцмууч гараад нөгөө яг нэг төвшөнд очсон шүү дээ. Яг тэр хэмжээд очсон байх л гэж байгаа шүү дээ. Яг одоо мөрөөдсөн юм амжилт карьер ч юм уу тэгэл тиймнүүдэ хүрсэн байх гэж. За би бол бид хоёр 5-10 жилийн дараа хотод амьдрахгүй гэж магадгүй. Өөр газар амьдарч байж бац магадгүй гэж бодож байна. Тэгээ мэдээж хүүхэдтэй болсон байна. Вау. Хоёрын хүүхдийг. Би өстө танаа аавж өрийг нэвтрүүлэлт оруулаа гэж ярьсан. Тиймэрхүү л орж ирж байна. Хоёрын хүүхд гэсэн чи амар хөөрхөн. Хоёр одоо хүүхд ямар нэр өгнө гэдэг шиг. Ойлгоо анжил хоёр. Гэтэ хотод амьдрах хүн хэрэг одоо юу? Улаанбаатар дөө эсвэл Монголд. Ер нь мэдгүй яаж байсан байж магадгүй. Хотод Монгол ч юм уу. Ерөөсөн хоёлаа одоо ингэ тоглож моголоод ер нь яг юу сэтгэлийн хадтай хүртэл тоглож чаад. Тэгээ ер нь бол Монгол нэг байх, Монголд гинэ хотод Улаанбаатарт нэг байхгүй бай гэж бодод. Тэгэхгүй бол гэж бодоод идэв. Тэгэхгүй бол бас манайх ч 2 хоног айл шүү дээ. Дээрээс нь айгуу тийм стресстэй штэ хотод чинь тэгэл хөдөө нутагтаа очиод амьдэрсэн ч болно. Тэгвэл ер нь та хоёр өөр ингээд болоолоор хичээлж байгаа тийм хүмүүстэд өгөх одоо өөрсдөө чинь нэг тийм зөвлөгөө ч юм уу тийм баг хэлэх хандаж хэлэх үг. Яг одоо нэг болоолоор хичээлж байгаа дүүнэртэй хэлэхэд одоо нэг сэтгэл зүгээр нэг сони ядраад иддэг штеп. Ингээл нэг болохгүй ингээл нэг шантраач юм шиг шантраач юм би тэгэл нэг ядраал бүр тоглолт моголтонд орохгүй. Тийм юмыг би одоо ингээд энэ жил би бүр амар тэгж бодсон байхгүй. Хүн ингээ бэртэйг байхад ингээ сэтгэл зүгөөд цаад ч юм тэр тоглолтонд ингээ бүр өндөр хэмжээний яг тэр тоглолт шигээ тоглоод яг тийм bay шүү. Ер нь бол хүн бэртгэл ер нь бол маш амар хүнд хэцүү өвдөх ч юм уу. Тийм юм амар хэцүү байдаг. Тийм ер нь бол жижиг сажиг зүйл битгий ингээд нөгөө нэг шантарч бууж өгөрэй гэсэн утгатай. Гой бүх ингээд нөгөө
хөл гаргын гой бүтэн бүх эрүүл болж гой тоглоод яг одоо бүр алхах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй ингээд нүг сэтгэлээрээ ядраач ч юм уу тийм байжлахгүй шүү бол. Би энэ жил бас жоохон амар тиймэрхүү уналтанд ороод лигийн дондор ч юм уу жоохон сэтгэлээрээ ядраач ч юм уу ингээд тэгэл жоохон ер нь сүүлдээ бодоход ер нь тийм байж болохгүй юм гар хөл би минь бүтэн байна. Яг тэг одоо зүгээр яг өөрийнх нь тоглолт гişгээ тоглоно гэдэг ч юм уу. Тэгэл тоглоол. Нэг тухайн үедээ нөгөө нэг ингээл нэг жоохон юмнаас болоод багийнхан дамуудалцдаг ч юм уу жижиг сажиг зүйл дээрээс хүн ингээл стресстэй амар стресстэйгээл ингээл яваад идэв штэ. Тэгэхээр ерөөсөө тийм биш. Ингээд бэртэл гэмтэл хүнд зүйл ингээд өөрт чинь дохиогоогүй л байгаа юм чинь тий. Зөв байгаагаас гоё яаж жаргалыг мэдрээ. Тиймэрхүү жаргалтай байлуулаад тоглоорой гэсэн утгатай тий. Би ч гэсэн одоо нөгөө бэлтэж гинцэн болохоор яг дараа нь сэтгэл зүй бас нөгөө нэг амар чухал. Гэхдээ сэтгэл зүй хэцүү байлаа гэдэг ингээ өөрийгөө бүр улам ингээд байхаас илүү тий. Тэгтээ бас хитрхи би тэгэх хэрэгтэй гэж өөрийгөө хүчилж болохгүй тий. Чи ингэж бодож нөгөө би ингээд бэлтжээд ингээд байж хат ингээд бусад хүмүүс ингээд яг зүгээрээ ингээд тоглож чадахгүй. Тоглож чадахгүй байгаа шүү дээ. Тоглож чадахгүй гэдэг нь биш зүгээр нөгөө нэг одоо ингээд ялархаац чам шиг нэг ядраал тийм юм. Тэгэхэд би аим тэгж хэлмээс чи ингээд юм бүх юм чи ингээд байна шүү дээ. Тэгэл яагаад тоглохгүй юм гэж ямар ч бэртэйгөө гоё ингээд эргүүл сарвал гойлол аз жаргалтай гоё тоглолоо. Тэ? Би бол одоо бэртэл авснаас хойш тэ ер нь бол зүгээр нэгч бэртэж үзээгүй хүн бол тэ хатууж одоо цаанаас нөгөөсөө суугаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тиймэрхүү юм бол мэдгүй байгаа. Одоо тэр нь тэгээд одоо тийм хүмүүс бүр бэртгэрээ илүү ингээд сэтгэлээр ингээд унаад амар хэцүү байдаг баг. Тийм болохоор ерөнхий тэрийг ингээд алсаас ингээд хараа те үргэлж одоо жижиг болч байгаа хөвгчүүлдэг ч юм уу эсвэл сэтгэл зүйн дээрээ байнга одоо тасгал хийдэг ч юм уу. Тиймэрхүү байвал бас тамирч илүү одоо сайн перформанс үзүүлэх юм шиг тоглолт үзүүлэх юм шиг санагдав. Баам сервис яриад. Би энэ бүр хаалганы өнгө өөрчлөлтөө. Тэгээд ингээд бэрцсэн чигээ. За энэ тав зүг. Би бол тэгэл дүү нартай ал хандж илээ дөө. Анх ойлуулаар дөнгөж хичээлж байгаа дүү нар маань одоо нөгөө нэг тоглох гэж гоё давтлах гэж яарах биш, гоё холбох гэж яарах биш. Тэрийг угаасаа нөгөө аяанда угаасаа л тоглол явна шүү дээ. Тэрэндээ ер нь анхаарахгүйгээр яг яаж зөв сурах вэ гэх техник суураа яг маш сайн зөв тавиараа. Тэгэхгүй бол тэрийг анханасаа жоох ингээд буруу сурчвал дараа нь том болоо дадал болчих юм бол засахад аягүй хэцүү. Тэгээ маш хугацаа алдна. Үеийнхнаасаа жоохон хоцрогдож байгаа мэдрэмж аавна. Тэгээ тэрнээсээ ингээд сэтгэл санаагаар унаад бүр хэцүү болно. Тийм учраас нэг алхамтыг нэг техникийг 1000 2000 удаа давтсан ч хамаагүй давтлах гэж холбох гэж гоё тоглох гэж яарахгүй техникэл маш сайн сураарай. Одоо нөө YouTube хөгжиж мөгчсөн. Айгүй ингээл уйлуул тоглодог шүтдэг ах ихч нар руугаа ингээл яах вэ гэж чадчихвал төгшөөгүй хариулаад өгч нь штэ. Тийм учраас тэр зүйл дээр л сайн анхаарасаа гэж би бодож байна. Гоё. Тийм үгж бодож байна. Би ах уу. Той тэгвэл одоо би биндээ хандаж гоё үг хэлээч. Би хажууд кино хажингаал үг хэлсэн үү би биндээ хандаж. Бараг ингэж ярилцаг амар. Тийм удсан байна уу те? Тэг би бас нөгөө баяраатай ингэж яах гэдэг л байна. Баярыг яриад. Бас яг тэгж санагдсан шүү. Гоё хин хандаж хэлэх үг байхгүй. Хайртай шүү. Хамтаа гоё байцгаа. За. Яг нэг тийм хүмүүс нэг жоохон юм хэлүүлчих гээд байгаа шиг өөртөө. Одоо яг нэг энэ жилийнхаа хувьд би нэг бас амар би ч бас нэг амар залуу бүр ингээл бүр жоох мох ингээ явж исэн чи одоо энэ жил нэг бас ингээл тус мустаа гараал тэгэл явж байхад ингээл бас бодоол бас зөв үнэ сонгосон юм байна. Тэгэл ямар ч бэртэл гэмтэл тийм өвчин зовлон байсан ч хажууд нь байх юм байна. Тэ намайг ямар ч үед ингээ хайхгүй ингээд яг л миний зов сонгосон тийм яг л мөн байна даа гэж бодсон шүү дээ. Би бүр догтлсон байгаад та яасан гэж. Та юу гэж хэлж байгаа. Би болохоор хайртаа
хамгийн түрүүнд бас уучлалахгүй маань тэгээд зөрүүдлээ бас өөрийнхөө загнал муухай шүн жон гаргаад байдаг. Тэгээд тэр уучлаарай. Миний буруу гэж хэлмээр байна. Тэгээд бас ингэж намайг ямар ч нөхцөлгүйгээр зүгээр яг байгаагаар нь харилдаг. Нөхцөлгүй яг байгаагаар минь ингээ харилдаг байхгүй. Би ингэчгүй тэгчгүй гэл тэгэхээр яг таан зүгээр ингэнэ зэрэг. Ер нь бол намайг яг би хажууд нь зүгээр яг ингээл байгаагаар байдаг. Ерөөсөө тийм ямар ч маазгүй. Тийм байхад хүртэл намайг ингээ амар гоё харилдаг. Тийм тэгээд чамнаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд бидний ингээд урилгыг үлээ авалцч одоо тий ирж оролцсон ах ээж баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Ингээд амжилттай ингээд өндөрлөх цаг нь ирсэн байна. Тэгээд тааштай зориулаад мэдээж ивент тэтгэгчнэрийн зүгээс бэлэг бий. Гэхдээ тэрний өмнө та хоёрыг гал хатантай бодруулж байгаа гэд дүүгийнхэн зүгээс тааш зориулаад ийм гоё бэлэг бэлдсэн байгаа. Тэгээд ийм гоё гэртээ энийг гоё өлгөөд энэ зэрэг харин харах болгонтой намайг бодоо. Яа нэр ямар гоё би тэрийг ингэ ярьжсэн шүү дээ ингэж өлгөнөө гэж. Харин тийм. Тэгээд энэ зургийг баяртай зориулж байна. Та хоёрын шинэ гэртэн зориулаад ийм гоё. Гоё. Би гоё билүү байна. Энэ зургийг өөрөө хараад доглоод идэв. Яа энийг ингээ хан дээр өлгөн явуултаа гэж. Одоо тэгээд хин баяраа тавьж гэсэн утгагүй. Хоёулаа тэр лиг авах. Тэр бодог. Лиг авах болохоор л бодог. За тэгээд мэдээж ерөнхий Гоё юм. ерөнхий ивент тэтгэгч Vegan Color-ийнхаа зүгээс энэ билгүүдийг бэлгэлж байгаа. Тэгээд за ингээд дуусаагүй. Бэлэг үгээр дуусаагүй. Тэгээд мэдээж Веледа брендийн зүгээс массажны тос бүчин сулдаг бид тамирч бидэд маш хэрэгтэй. Тэгээд энэ тосноос бас дээжсэн бэлгэлж байна. Баярлалаа. За ингээд бэлэг дуусаагүй. Бэлж байна. Ингээд бэлэг тасна. За ингээд Grazie брендийн зүгээс би шавьсан ахыг чарыг одоо нэг тустай гараад тэгээд тустай амжилт авах. Баг гэрийнх нь одоо сүвнэрийн одоо гэртээ ашиглаа явуулаад бүгдийг бараг бэлдэж байгаа юм шүү. Энэ Grazie брендийн зүгээс ийм юу байгаа. Obviously ийм шинэ төрлүүд гарсан маа. Тэгээд эдгээр нь болохоор бүгд ер нь бол амар тийм эрдэс баялаг одоо витамин ихтэй. Тэгээд энэ болохоор энэ магниар хөгжүүлдэг ядаралт авдаг ийм хүмүүст амар хэрэгтэй энержи өгдөг юм хөө. Тэгээд энэ мачаны амттай зөө. Мачаны амттай кивитэй хоонитой амар баг. Энэ миний хамгийн дуртай. Тэгээд энэ болохоор нэг глюкозгүй. Тэгээд ийм том коконат чипстэй ийм лаглаг төглүүд. Гоё. Бэлгэлж шүү. За баярлаа. За бэлэг өгөө дуусаагүй. Одоо болоо. Зөөж гараад болоогүй. Та хоёр яагаад явах гээд байна гэж. Тэгээд TSD спорт барааны дэлгүүр манай улирлын бүх бүх улирлын одоо хэрэгслүүдийг тэндээс авах боломжтой. Тэгээд ийм хөөрхөн омс пүүцний болоод тэгээд энэ тэд 3-ны болтнуудыг TSD брендийн зүгээс таарч биелүүлж байгаа. Тэгээд ингээд тойр хос өөр пүүцээ хийгээ яваарэ. За энэ ямар их бэлэг вэ? Яна. Хүүе дуусаагүй нөгөөх нь. Бэлгээ хагаад. Хайч өнгөнүүд ямар хөөрхөн юм бэ? Харин тийм галзуу амар гоё өнгөнүүд байна. За хамгийн сүүлийн бэлэг нь болохоор Impact брендийн зүгээс олон төрөлтэй Impact-ийн га. Тэгээ энэ га нь болохоор ерөөсөө сахаргүй. Тэгээд маш гоё га. Энийг хэрэглээрэй. За ингээд бэлгнүүд маань ингээд дууслаа. Яаж авч юм бэ? Баахан бэлэг. За ингээд аим хөөрхөн хайрыг төгсөөс. Би одоо баг өөрөө драм үзэж байгаа шиг л одоо баярлалаа. Сонсож догтлоо. Тэгээд энэ анги маань ингээд өндөрлж байна. Хүлээн авч үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд энэ бол манай English Corner-ийн сүүлийн анги байлаа. Тэгэхээр season 1. Тэгээд дараачийн тэгээ season ч юм уу одоо мэдгүй хийх ч юм уу хийхгүй ч юм уу тэр хүртэл одоо баяртай. Баяртай.